За шаг ах маань нэвтрүүлэг маань эхэлж байгаа шүү. За нэвтрүүлгээ эхлүүлэх үү шаг ах. За сайн байцгаана өрхөн үзэгчтэй. Та бүхэн тархан сайхан хаваржиж байна уу? Хаваржиж байна уу? Одоо энэ удахгүй зусалж байна уу гэдэг мэдчилгээ эхлэхэд цөөхөн хоног үлдсэн байх шүү. Тий, бүтэнсээ өдөр 17-нд 100. Өнөөдөр чинь 25 6 болчихж байгаа юм байна шүү дээ. Одоо ирэх бүтэнсээ өдөр 25 6 болчихж байна гэсэн үг. Тий. За тэгээд нийт нутгаар одоо ингээд хаврын сүүл сар дуусгаж байхад жаахан хуурайшилтай байх шиг байна. Цаг уурын хүрээлэнгээс гаргаж байгаа тоон мэдээ болоод прогноз урьдчилсан мэдээнээс үзэх юм бол ер нь говь хангаагүй хуурайшил ихтэй байна. Энтэй холбогдуулаад онцгой байдлын газраас ч гэсэн цаг уурын хүрээлэнгээс ч гэсэн гал төмрийн аюулаас сэрэмжтэй болгоомжтой бай. Хэр гадаа явахдаа ил гал төлөхтэй тамхитараа татахтаа зүтэн зурх болгондоо болгоомжтой байхыг байнга санаж бай гэж захиад байгаа. Тэгээд дээрээс нь хуурайшилтай байгаагийн зэрэг цагаар салхи ихтэй байгаа. Ер нь ойрын өдрүүдэд ч гэсэн ялангуяа говийн бүс, за говийн бүс гэх юм байхгүй, тал хэрийн бүс, говийн бүс альч нутгаар нь баруун талаас зүүн тийшээ чиглэсэн хүчтэй салхины бүс нэлээд олон хоногоор тогтох шинжтэй байгаа. Тийм учраас хангайн орооны өвөр билээс ахуулаад говийн бүс нутаг тал хэр тэр чигээрээ гал төмрийн аюулд өртөх магадлал өндөртэй юм байгаа. Хуурайшилтэй байгааг энэ дээр салхихтэй байхлаар гал төмрийн аюул бол хамгийн хэрэгцэлтэй болдог учраас энэ дээр зориуд анхаараарай гэж захиж байгаа. Ер нь одоо би цаг уурын хүрээлэнгээс утсаар авсан мэдээлэл ярьж байна. Мөнх жаргал сэтгүүлчид нь хаагур орж ямар мэдээлэлтэй ирв. Ааха. За би ч одоо нөгөө салбарынхаа одоо бид хоёр ч одоо нийлээд нэг баг 17-8 ч удаагийн нэвтрүүлгийг хамт тий хөтөлчлөө. Тэгээ одоо сүүлдээ бас яг ямар мэдээллийг бас малчтаа өгөх үү гэдгээ бас нэлийн сайн одоо их олон чиглэлээр бэлддэг болж байна. За 6 7 8 дугаар сарын ерөнхий одоо нэг өөрчилсөн төлөв гарсан байлээ. За энэ дээр ер нь анхаарах юм бол ер нь агаарын одоо температур бол ер нь олон жилийн дундчтайгаа ижилхэн. За 6 сард баруун аймагуудын нутаг болон говьор, 7 сард ер нь ихэнх нутгаар, 8 сард болохоор баруун болон одоо зүүн аймагуудын нутгаар олон жилийн одоо дунджаас ингээд хур бороо бол ер нь багтай байх нэ гэсэн ийм урьдчилсан төлөв гарсан юм байна. Тэгээд ийм болохоор одоо ер нь бол ингээд агаар, хөвсний халалт, хуурайшилт тий саяын одоо таны анхаарал уснаар энэ ой хоёрын төмөр ийм зүйлүүд их гарах ийм одоо гарч болзошгүй учраас одоо хаанаас ингээд сэрэмжтэй байх хэрэгтэй байна гэд ер нь бол ингээд одоо зуны 3 сар бол ерөнхийдөө хур бороо багтай хуурайшилттай тий гам болно л гэд хэлчихэд одоо бараг болохоор байх шиг байна. За яг сүүлийн 10 хоногийн хувьд бол нэг 20-ны хүртэл өнөөдөр маргаашнаас өнөөдөр бол одоо нутгийн баруун зүгийн баруун аймагуудын нутгаар маргаашнаас ер нь ингээд сэрүүсээд ингээд салхи шороотой байх нэ. За өчигдөр бол одоо бүр нэмэх 30 энэ их халуун байлаа шүү дээ. Дүүийн аймагуудаар. За 20 хүртэл ер нь бол ингээд салхи шороотой, шуургатай, сэрүүн, цастай. За иймэрхүү хойс хунуур байдалтай байх нэ. За ер нь хөдөө аж ахуйн яг одоогийн байдлаар 5 сарын одоо 10 хамгийн сүүл 5 сарын 12-ны байдлаар одоо Монгол орны нийт нутгийн 10 орчим хувьд бол одоо бэлчээрийн ургам бол маш муу гоо юм байна. Цухуйгаагүй гэсэн үг үндсэндээ.
За 40% нь бол ер нь муу гэсэн ангиллалтай. За дорндын нийт дархуу уул хинтийн хөвсгөл Сэлэнг Төв аймгийн зарим нутаг. За ус булган өмнө говийн одоо цөөн сумдын нутгаар сайн. Тэгэл бусад нутгаар бол дунд зэрэг байгаа юм байна. За энэ нь болохоор өмнөх жилийн яг одоо энэ үетэй ингээ харьцуулахад ургамлын ургалт бол ер нь муу байна гэж үзэж байгаа юм байна. За тийм болохоор одоо ер нь аймагуд энэ тэндгүүл нөгөө үүлээ буудах тий ер нь хур бороо оруулах чиглэлийн юмнуудаа авч явах шиг байна. За одоогоор бол мал аж ахуй үйлдвэрлэлд нэг ямаа самнж байна. За бод мал төлөх ажлууд зарим газар явж байна. За газар тариалангийн хувьд бол нэг хаврын хагалгаа, үр суулгах, төмс тариалах гэдэг нэг ийм ажлууд явж байна. За улсын хэмжээнд нэг 14.5 сая төлөв боожж байгаа юм байна. За энэ бол одоо төлөөлөл зохих 22.4 сая их малын нэг 65.6% нь юу 14.5 сая ийм их мал төлөлөөд байгаа. За төлөв боожлт нэг 98.8%тай. За мал аж ахуй хувьд нэг юм байгаа юм байна. За салбарын амны хувьд бол өмнөх 7 хоногийн нэгдэх өдөрдох ажилтны зөвлөгөөнийг одоо нэлээ өргөн хүрээнд хийсэн. Чинь доктортой байгаа. Доктортой байна. Хин дээр доктор Бадамжур. Идэррот дээр нь докторч байна. Тэр докторч байна. За тэгээд энэ удирдах ажилтны зөвлөгөөний төв зөвлөгөөний хийчээд ер нь нөгөө 6 бүстэй бүсчилсэн ийм одоо тариаланчид малчид одоо мал аж ахуй салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ингээд хамруулсан ийм зөвлөгөөнүүд хийж байгаа. За тэгээд сая нэгд өдөр буюу 5 сарын 11-нд зүүн бүсийг зохион байгууллаа. За Хинтээ дорнод Сүхбаатар гэсэн ийм аймагуудыг Хинтээ аймгийн төв дээр энийг зохион байгууллаа. За тэгээд мэдээж нөгөө хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр. За тэгээ цааш хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутгийн нөхцөл байдал нь ямар байгаа, тулгымцсан асуудал нь ямар байгаа ингээд за малчид мэрэгчлэтнүүдтэйгээ ингээд нэг хамтарсан томхон зөвлөгөөний хийсэн. За тэгээд ерөнхийдөө энэ Зүүн аймгийн зөвлөгөөнийг базаад хэлэхэд бол Зүүн аймгийнхан бол одоо мэдээж нөгөө газар тариалан суурьтай. Дээрээс нь нөгөө үхрийн хувьд талын улаа үйлдвэр, хоньны хувьд нөгөө бараг хотон ингээд те махны чиглэлийн ийм одоо шилмэл үйлдвэрийн сайн үйлдвэрийн мал ихтэй. Тэгээд энэ утгаараа ер нь жоохон махны үйлдвэрлэлийн бариад дээрээс нь одоо нөгөө ноолуурын чанар ойлгомжтой сайн бүс нутаг учраас энийг одоо барьсан байдлаар ер нь энэ салбартаа бол энэ чиглэлүүдэд түлхүү хөгжүүлж явъя гэсэн ийм бодолтойгоо юм байлээ. За ингээд цаашаагаа бол одоо тэгээд говь хангаа, баруун хойд, төвийн бүсүүд ингээд шатраатай зохион байгуулаад 5 сарда зохион байгуулаад дуусгах юм байна. За энэ жил бол одоо бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй олон улсын жил байгаа. Дээрээс нь одоо энэ цүлжилтийн эсрэг ингээд нэгдсэн үндэсний байгууллагуудын конвенцэд ингээд нэгдсэн ийм орнуудын бол цүлжилтийн эсрэг 17 дугаар тийм хурал гэдэг том хурал манай Монгол улсад болох хэвээр 8 сард 7 сарын сүүл дээр болно. За энэ утгаараа ер нь манайд одоо энэ бэлчээр, хөдөө аж ахуй, цүлжилт, байгаль орчны чиглэлийн томоохон олон улсын хурлууд бол ингээд бүр шат дараатай баг өдрө болгонд болж байна. Зарим өдөр ингээд 2 чиглэлийн томоохон хурлууд болж байна. За одоо хөрөсөө, агаарын бохирдолж орж байгаа шиг тий. Ер нь одоо энэ чиглэлийн томоохон орнуудын эрдэмтэд, судлаачдыг хамруулсан томоохон хурлууд болж байна. За өчигдөр Солонгос улсын засгийн газар, Монгол улсын засгийн газар ингээ хамтраад өөрөөр хэлбэл одоо нөгөө нүүрс төр хүчийн одоо зах зээлийн боломж чиглэлийн энэ чиглэлийн юм хурал зохион байгуулж байлаа. За тэгээ эднэрээс яг ингээд ер нь яг хөө би нөгөө мал аж ахуй бичдэг чиглэлийн одоо ингээд сэтгүүлчийн хувьд аль болох нөгөө малчтаа ингээд мэдээлэл хүргэхийн тулд өөрөө ингээд зав заагаа ашиглаад л ингээд хурлуудаар аль болох бүгдээр нь л ингээд суугаад нэг жоохон юм сансаад авчийл гэж ингээд бодож байна л да. За тэгээд эндээс би хэдхэн нэг онцлог юм чухал одоо бүр сэтгэл эмзэглүүлсэн яг одоо ингээ манай малчид энэ манай Монголын байгаль цагууртай ингээ холбоотой хэд хэдэн чухал юмыг нэг тоо баримтуудыг авсан. За энийгээ бол одоо бүр хэлье гэж бодож байна. Яалтгүй бүр хэлэх ёстой гэж бодож байна. Тийм одоо үзэж байгаа малчтай сайн анхааралтай сонсоод байгаарай гэж. За
За яг энэ оны судалгаагаар энэ оны 1 сарын байдлаар гэсэн 2026 оны 1 сарын байдлаар одоо Монгол улсын нийт газар нутгийн 76.9% цөлжилтөнд хүрсэн байгаа юм байна. За энэ бол одоо маш одоо том тоо. За хоёрт нь энийгээ дагаад ганц одын тавтамж бол одоо маш эрчимтэй нэмэгдэж байгаа юм байна. За энийг нь яг жилээр тоймлоод үзвэл ер нь 20.5 жилд нэг томоохон хэмжээний ган юм уу 100 болтгоо л гэж. Одоо 100 ган болцсон бол одоо өвөл нь бараг 100 болох нь тодорхой байдаг шүү дээ тий. Тухайн бус нутгийн 30% буюу түүнээс дээш талбай хамарсан ганцуудыг тооцож байгаа юм. Тий. За тийм болохоор энэ юу гэж хэлэх гээд байна ихээр одоо нөгөө бит хоёр нэвтрүүлэг хамт тогтолцсон цагаасаа л хойш хэлсэн тий. Өвөл нь бороо зунан засарч мэдхээр ийм цаг агарын ийм одоо тогтургүй ийм нөхцөл байдалд одоо хамгийн их хүртэмтгий хамгийн одоо нөгөө улаан нүрээрээ ерөөсөө туулдаг хүмүүс ч малчтал байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо хизээч ямарч одоо байгалийн гамшиг ирж болох нэ гэдэг одоо байдлаар мал аж ахуйн төлөөлөж малынхаа тоог одоо цөөлдөм үү тий чанартай болгодъм үү нөгөө хашаа хороогоо битүү сарвчтай болгодъм үү нөгөө өвс тижээлийн одоо жилийн дөрвөн үйлрэлдээ бэлэн байлгадаг энтер гэдэг ингээд ер нь бензин нөхөө нөөцийг сангалтай бэлддэг тэ ийм сэрэмжүүл ерөөсөө илүүтэхгүй нэ гэж ингэж хэлэх гэж байгаа шүү. Энд гэхдээ одоо муу амлаад байгаа ш яалтчгүй одоо байгаль цаг орны юм биш шүү. За одоо 2023 оны энэ нөгөө айхтар 100 болсон шүү дээ улс орон даяар хамсан. За энэ бол одоо Монголын нийт мал сүргийн 12.9% нь буюу 9.1 сая мал хорогдсон юм байна. За энэний мөнгөн дүнгийн үнэлгээгээр нь гаргасан чинь 2.8 их 80-д гарсан юм байна. За тэгээд үүнийг дагаад яадаг вөхөр ерөөсөө Монгол улс чинь нөгөө уул уурхай мал аж ахуй гэсэн хоёр том юм одоо салбар дээр л эдийн засгаа бүрдүүлдэг улс учраас тэр чигтээ ингээд эдийн засгийн асуудалд ингээд нөлөөлж байгаа нөлөөлөл үзүүлж байна. Тэгээ тийм болохоор одоо малчид бол бас улс орныхоо эдийн засгтаас онцгой ач холбогдол тий үүрэг гүйцэтгэдэг хүмүүсээ гэдгийг бас өөрсдөө манайхан бас бодогцоох болсон байна шүү гэж. За дөрөвдүгüүрт нь одоо энэ сүүлийн 30 жилд одоо ингээд 100 зурхан болоод ингээд яг малалж агаад Улаанбаатар руу шилжсэн хүмүүсийн тоо гарсан юм байна. Яг сүүлийн 30 жилд. За энэ нь тэгсэн чинь 5 аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний малчид төв рүү орж ирсэн юм. За тэгээ эн чинь өөрөө юу илтгэж яах гээд тэгэхээр одоо нөгөө энэ хэмжээгээрээ л баха ажиллахгүй энэ хэмжээгээрээ нөгөө төв рүүгээ ингээд шахацалдах тий энэ байдлыг л одоо бий болгож байна гэсэн үг. Одоо эн чинь Монгол улсын нийт ажиллах хүчний 50%-ийг нь хангадаг хүмүүс одоо ингээд ийм олноороо ингээд орж ирэхээр бол бас яалтгүй одоо төр засаг хаанаас бодох ёстой асуудал болж байна л гэж. За дараа магадгүй хаана гэхээс тэд яах гэж Улаанбаатар руу нүүгээд байгаа юм бэ гэдэг асуудал гол нь байгаа шүү дээ. Тэгэхээр тэдэнд биш төр засаг хөдөө хүн ажиллаж амьдрах нөхцөл нь бүрдүүлэх энэ бодлого дутуу байгаа гэх шүү дээрээс. Мал аж ахуй дээр суурилсан ер нь нөгөө ийм эдийн засгаа бүрдүүлдэг аймаг сумдуул тий хэрвээ ганц удын байдал одоо нүүрлүүл дараа нь хүмүүсээ яах юм гэдгийг бас ер нь бодлоготой бас шингээж авч яхад бас буруугүй юм байна. Аргаа барчхад л ирж болсон ч үдээ л бид нар чинь. За энэ ер нь ус гол мөрний энэ ундрагчин бол мөслөг энэ цэвдэг дээр ингэж суурилж ундрд юм байна л та. За тэгсэн чинь нийт одоо ингээд Монгол улсын мөслөлгийнх нь 50% нь хайлтсан юм. Одоо байхгүй болж байгаа. 50% нь хайлсан юм байна. Тэгээ энэ яах вэ гэхээр усгүй болох юм магадлалтай юм байна гэд. За тэгээд миний сая дурдсан энэ тоо баримтуудаас үзүүл ер нь уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн байгаль орчны асуудал биш юм байна. Үүний дагаал одоо хүнсний аюулгүй байдал, хөрс, ус, ой, мал аж ахуй, эдийн засагт ингээ асар их өөрчлөлт ингээд авчирд юм байна. Тэгэхээр одоо манайхан бас нэгийг бодож хоёрыг тунгаа ууштай юм уу даа л гэж. За дээрэс нь одоо энэ мал аж ахуй цөлжилт байгаль орчны чиглэлийн томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаагийн одоо үр шимээр гэдэг юм уу? Яг энэ мал аж ахуйн салбарт малчтад бас хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг нэг томоохон байгууллагууд ер нь ил болж ирж байна. За одоо би гэхдээ бараг
нэрийн л нэг ганц нэг сонсч ирснээс биш ер нь ийм том байгууллага гэж би ер нь бодоогүй мэлээ. За тэгээд энийг бас малчтад бас хэрэгтэй болов уу гэж бодоод би бас энэ байгууллагыг онцолчих гэж бодож шүү. За энэ доктортой ноос ноолуур эвсэл гээд байдаг юм байна. Энэ байгууллагад 12 жил болж байгаа юм байна. Тэгээ ер нь бол нөгөө Монголын малчтын ирээдүг илүү хариуцлагатай болгох нөгөө ноос ноолуурын байнга ингээд доктортой байлгаж одоо хөгжүүлэх, ноолуур уламжлалыг хадгалах, за тэгээд чанартай стандартыг бий болгохын зэрэгтэй ингээд байгаль орчны хамгаалах ажлуудыг хийдэг юм том байгууллага байт юм байна л да. Тэгээ эднийх болохоор одоо ингээд малчтын хотноос түүхий эдэн яг ингээд анх одоо ингээд бэлтгэхээс ихсүүлээл одоо их малын чанараас нь баг ингээд анхаарал тавиал тэгээд эцсийн бүтээгдэхүүн болоод борлогдох хүртэл ингээд бүх шатанд нь ингээд оролцоод ингээд сургалт юмнуудыг ингээд зохион байгуулад явдаг байгууллага юм билээ. Тэгээ би эднийхийг яагаад онцлсон гэхээр шүү дээ энэ юм билээ. Дэлхийн 30-аад орнд 500 гаруй компани гишүүнчлэлтэй юм байна. Ер нь одоо 30 гаруй улс орны 500 гаруй компани энэ одоо ноос ноолуурын эвслийн гишүүн гэсэн үг. За үүнээс энэ одоо компаниуд дотроос нь 500 компаниуд дотор нь бүр 230 жилийн настай компани хүртэл одоо байд юм байна л да. За тэгээд эндээс Монгол улс энэ 500 гаруй компаниас Монгол улсын 36 компани байд юм байна. За мөн Монголын 215 хоршоо гишүүнчлэлтэй байдгаас нэг 50-аас 80 хоршоо нь ингээд жил болго стандартын бүр ийм одоо шаардлага биелүүлээд ингээд стандартчлалд ороод явд юм байна. За эдгээр хоршоогоороо дамжуулаад жил болгоно 2000 малчтад ер нь хүрч ажилдсан байлээ. За тэгээд ер нь ингээд ноолуурын чанарыг хангуулах, за мөн зохистой хөдөлмөр эрхлэлт, хоршоо, газар ашиглалт гэх ийм чиглэлд ийм үйл ажиллагаагаа явуулдаг юм байлээ. Тэгээд бас нэг малчин гэж ер нь хийм гэдэг үнэлэмж ч одоо ингэт юм байна л да. Одоо жишээ нь манайхаа ингээд одоо малаа барчдаг ч юм уу эсвэл одоо зуны мал ажил жоохон багтаа энтер үед ч юм бас ингээ малчид солонгос энтер ингээ яваа ажилд нь шүү дээ тий. Аль эсвэл одоо бас ингээл австрал руу ч юм уу хөдөлмөрийн солилцоогоор явангууд одоо малчин гэдгийг илтгэх үнэмлэх байдаг юм байна л да. Одоо чинь бид нар бол сэтгүүлч гэсэн юм үнэмлэх байгаад байгаа шүү дээ тий. Тэгтэл одоо насаараа 30 40 жил ажилласан ирнээс малчин гэсэн юм үнэмлэх хэрэгс байдгүй юм байна л да тий. Энийг бол бас ингээд үнэмчлэгчүүлээд явж идэм байлээ. Тэгэхээр би бас юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр одоо ингээд бараг малчин болгоно л нэг хоршооны гишүүн баг байх тий. Тэгэхээр энэ хоршоогоороо дамжуулаад энэ байгууллагатай бас холбогдоод сургалт дээрээс нь бас зээлийн дэмжлэгүүд малчтад бас байд юм байлээ шүү. За энийг аваа явбал бас зүгээр юм байна да гэсэн мэдээлэл. Ямар байгууллага гэж үү тэгээд доктортой ноос ноолуурын эвсэл гэдэг. Би бол энийг нөгөө энэ олон жил сэтгүүлчээр ажиллахад ер нь мэдж байгаагүй юм билээ. Тэгээд энийг бас нөгөө хоршоогоороо дамжуулаад бас асуугаад тий холбогдоод явуулах зүгээр байгууллага юм байна да гэж бас харж илаа өчигдөр. За тэгээд манай малчид ч одоо нөгөө нэг зовлон жаргал байхаа асуудлуудаа ярьдаг шүү дээ тий. Ингээд байна, тэгээд байна, энд тийм байна гэх тэр асуудлуудаа манайхаа одоо энэ бүсийн зөвлөгөөнүүдийг сайн сонсож байгаад хугацааг нь харж байгаад тий бүс дээрээ бас очиод ингээд зовлон жаргалаа бас хэлээд тий энэ салбарын сайд майдаа за том одоо нөгөө явдал чирэгдэл зав зайн болдгоо юм бол сумынхаа өдөө аж ахуй мэргэжилтэн тий за чинь энийг нэг уламжлаад ингээд тэрэг гэдэг юмнуудаа маш сайн хэлээрээ. За одоо ингээд бас 100 бахан тойрогтой гишүүд нь ажиллах байх. Тэгээд энэ уулзалт юмнуудаар манайхан бас өөрсдөө идэвхтэй оролцоод юмнуудаа хэлээд яваарай. За өмнө нь нэвтрүүлэг дээр нь 3-4 чахаад бит хоёр дээр санал орж иж ирсэн нөгөө ирвсэнд өмнө гоён сэврэгийн нэг хүн явж байгаад ирвсэнд бариулцсан гээд тэгээд энэ дээр одоо нөгөө нөхөө алгур байд юм уу гэдэг. За тэгээ ер нь одоо энэ баруун аймагуд да ялангуяа тэр одоо өмнө говийн сэврэ булган нөгөө залгаа нутгууд 3 за тэр өвөр хангаан богд баян онгорын баянлэг гэдэг яг ийм залгаа юм хэдэн газар ч ерөөсөө малчт нь баг нойргүй ондог болсон юм. Малаа маллахаас илүүтэйгээр ирвэс чонноос яаж малаа хамгаалах вэ гэдэг ийм байдалтай ерөөсөө болцсон юм байна. За тэгээ би өчигдөр энэ нөгөө нэг төслийнх нь нэг арга хэмжээнд
байгаль орчны сайттай тараад асуусан. Тэгээд за би бол одоо яг энэ чиглэлийг хэн хариуцах юм мэдэхгүй байна. Гэхдээ яалтгүй манай яамны асуудал байх. Тэгээд өнөөдөр нэг хууль оруулж байгаа юм байлээ. Эдгээр нөгөө тусгай байгаль орчны хууль нэг засаг дээр оруулж байгаа учраас өнөөдөртөө бол ингээд завгүй. Энэ 7 хоногийн сүүлийн юм уу эх 7 хоног дээр одоо намайг ингээд дуудаад уулзъя. Тэгээд энэ хаанах нь яг шийдэх юм. Энэ талынхын шийдлийн одоо нөгөө хуульч мөлч юу гэдэг тэр холбогдолтой хүмүүсийн би ингээ авчирж яагаад ер нь энэ чиглэлийн хууль эрх зүйн ямар байдیں, ямар хариуцлага байдیں. Тэгээ одоо энэ их болоод байгаа амьтдыг агнах зөвшөөрлөн яадгийг энэ талын имийг би мэдээлэлтэй болоод бүх юмаа нэг тодруулчаад уулзъя гэсэн шүү. Байгаль орчин аюул жуулчлалын сайт гэж ямар одоо хэн дээр байгаа? Сандаг очир гээд Багнуурын засаг дарга байсан. Тий. Багнуурын засаг дарга байсан уу? Тэгсэн. Багнуурын засаг дарга байж байгаа шүү. Яа, тэр чинь байгаль орчны сайт юм уу? За салбараар нэг тиймэрхүү сонинтой анхааруулж хэлэхээр нэг тийм байна. За нөгөө манай малчид чинь нэлээд бас юу яасан штэ. Ер нь нөгөө ноос ноолоор урамшуулын бараг болж болтгоо юм уу гэд нэлээд идэв саналууд ороод ирсэн. Одоо болохоор нөгөө нэг бас нэг хөдөө аж ахуйн тухай хууль бас өргөн бариад байгаа юм байна. Эдэн гишүүд хамтраад тэгээд цуг трийг ер нь нөгөө 2011 оныхоо тогтоолыг хүчингүй болгох чиглэлийн юм цуг өргөн барина гэсэн юм сайд нь мэдгижил шүү. За нэг иймэрхүү за бэн тэгээд эрвсний тухайд хариуцдаг шинжлэх ухааны академи биологийн хүрээлэн тэр рүү хандах хэрэгтэй албан ёсоор юм бол тэгээд энд чинь эрүүс хамгаалах холбоо чөлөө нийгэмлэг чөлөө бас тийм сан ман чөлөө тий сан байсан сан чинь толгойлогч нь Америк руу явчуу да. Баяр хэм блэ? Баяр жаргал гэж хөхөн байсан да. За манайхан энэ дэлгэцний доогуур гарч байгаа утсаар залгаад асуултуудаа асуугаад саналуудаа хэлээд яваарай. Хурал их болж байна гэдэг бол ажил муу байгаагийн шинжил гэд нэг ярьдаг тийм ээ. Тийм бах тий. Тийм учраас би хөдөө аж ахуйн салбарт бол ажил тунд хараахан байгаа юм байна. Аргач байхгүй дээ чинь 7 хоноод нэг сайд солиод байхлаар чинь тэрэнд одоо бодлогоо боловсруулах шийдвэрийн гаргах цаг олдохгүй байгаа байлгүй жаваас. Тий за. За малчтын дээр нэвтрүүлэгт холбогдсон байна. Бана. За яраарэ та. Сайн байна. Хаанаас нь ярьж байна? Сайхан. За аль аймгийн сумаас хэн ярьж байна? За Өрөнгөний хайрхан талаас бас долгор гэж хүн ярьж байна. За. За энэ нөгөө лачтын нөхөө олгор хууль гаргацсан одоо журам нь эзээ батлагдсан юм бол тэр юусаа ингээл яригдах батлагдсан юм байхгүй журам морм хийж байх юм бол тэрийг ер нь айсаас нь авч хэлэлцэж байгаа юу? Оо одоо тэгээд за хуулийн өргөн барьсан хүмүүсээс нь өөрөөс нь асууж гин. За одоо хуулийн өргөн барьсан нэг хүн нь нөгөө гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам өөрөө хуулиа барьснаа өөрөө яамныхаа сайд болцсон явж байгаа шүү дээ тий. Ингээ өөрсдөөс нь ингээ асуухаар одоо энэ оны баг ихний улиралдаа өргөн барьчнаа л гэсэн шийдэгчнээ л гэсэн одоо тэгээд өнгөрчлөө шүү дээ. Тэгэл нэг харсан байдалтай л байж чинь төсөв мөнгө нь болохгүйгаа юм болоо даа л гэсэн хүлээлттэй л байна. Тэгээд тий сангийн яам эднэ гэдгийн сангийн яамдаар нь очихлоор мөнгө байхгүй л гэдэг юм да. Ерөөсөө одоо өөр өгдөг хариулт асуулт байна уу танд? Байна. Өөр асуулт байна уу танд? Наасны өрөвшөлч одоо 3-4 сард орж ирсэн. Юу нөөц их үү? За одоо 50 гал үзээд байгаа юм шиг байна. Тэгээ одоо өнгөрсөн оны 24 оны урамшууллыг чинь 50-гүй явж байгаа. 25 оны урамшууллын 50-гүй явж байгаа. Тэгээд одоо нийлүүлээ тавьчнаа л гээд
тавиагүй л яваад шүү дээ. Одоо тэгээд тогтоолоо хүчингүй болгочих юм уу? Эсвэл тэрийг тавьж хагаад хүчингүй болох юм уу? Мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ нэг бол нөгөө болиулах тийм хууль бол өргөн баригдаж байгаа юм билэ. Энэ урамшууллыг өгөхгүй болох өмнөхийг олгоод болох юм уу? Шууд болчих юм уу гэдгийг нь бол мэдэхгүй байна. Одоо тэгээд баруун дайжуулмаар юм дөө. Тэгээ тухайн оныхон төсөв төлөвлөгөөндөө мэдээж ороо явцсан байдаг байлгүй дээ тий. Тэгэхээр өмнөх онуудынх нь бол олгогдох байхаа. За, өөр асуулт байна уу танд? Баярлалаа. За, ана үзэгчд маань энэ дэлгэцний даавар гарч байгаа утсаар холбогдоод санал бодол тий асуулт байл асуугаад. Харин одоо малчичээ өөрсдөө л ингэж байгаа шүү дээ тий. Тэгээ одоо хүмүүс энтер чинь нөгөө нийгмийн даатгалын 50% төрөөр биднээ төлөөлээд энтер гэдэг өөрсдөө төлөөдөг гэж юусэн хэлээг байгаад байгаа. Тэгээд за байна. За шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Зургатынхаа дууг хаагаарай. Баа чадахгүй байж навхан хөлдөөно гэдэг л болоод байж дийдэн чинь. Зургатынхаа дууг хаахгүй тантай ярьж чадахгүй нэ шүү. Алло. Зургатныхаа дууг унтраагаараа та наашаага уцаараа яар. Яг болох нь. За. Одоо болж их шиг байна. Болохгүй нөө. За, таныг сонсч байна яриарай. За, би зүгээр нэг сайхан мэдээлэл баярлалаа. Тэгээд нэг марчтаа өрөөд энэ яг хороо багтаа андуу жилдээ мадаа яг боргоо хийгээд тэгээд энэ ихчээр ургамч нэртэй дөнгөж ургангууд ичтэй зэрэг үр төлөө хаяхгүй. Яг үнэ. Хэрэгэхгүй байна. Яг үнэ. Тийм учраас марчт маань одоо ганта дийлмэл бол бордуул цай хийгээ. Тэгээд ихчээр яг сэргээвэл одоо зүгээр болов гэж одоо ийм санд байхамаа энийг бас марчт анхааруулж ойлгож өгөх хэрэгтэй байна. Хаанаас ингэдэг хүн ийм санал тавьж байна. Айл хаанаас хэн гэж хүн холбогдож байна вэ та? Би хавтаа ингээд бас нэг байгаль болсны гавьяа таажсан давг дорж гэдэг хүн байна. Өө за. Ховд аймаг. Тэчээр гараад одоо монголчууд маань өөрсдөө махных нь үн хүчигдэггүй байх гэж байхад математик хумсарлаад маханик өндөр хүндэхгүйгээр бордууд хийгээд бэлчээрээ сэргээж авчиж бэлчээрээ гаргахгүй бэлчээр нь сонирхол байдаг хөлийнхаа тоогоор тоогоор амныхаа тоогоор бэлчээрээ ургамд нь ургаар үрээ хаях гэж нөхцөл олгож ихгүй байгаа учраас хийж бэлчээр юм хайхгүй байгаа шүү дээ. Энийг л маш таалагч юм байна. Аяатаа танаараа сайхан мэдээ өгч яваад одоо баярлж байна. Одоо энэ жилээр яахан андуу хож магадгүй гэдэг л ойлгоцыг аваад байгаа учраас ам болоо тэгээд одоо зутыг дагуулна гэдгийг маш таа таамагчмаа та ойлгож байна. Яг үнэ. За. Ер нь гам болох юм бол хүссэн хүсээгүй хойдон өвлөн зууд болдог. Тийм учраас малын тооцоолгоо чанарын асуудлыг байнга яриад байгаа маань ийм учиртай. Төр засагч гэсэн тийм бодлого барьж байх шиг байгаа юм шүү. Тий. За баярлалаа танд. За энэ хүмүүс өөрөө Говьолтан аймгийн байгаль орчныг бүр гавьяад ажилт юм биш үү? Энэ давд орж гэж хүмүүс. Тэгэхээр мэдээч энэ хүмүүс бол зүгээр амныхаа зургаар хэлэхгүй байж таараа. Байгаль орчны гавьяад ажилтан хүн бол одоо насаараа л энэ байгаль орчин бэлчээр төр ингээд ажиллаад үтцсэн юм хүн л яг бодит нөхцөл байдлыг ярьж байгаа шүү дээ тий. Тэгээ ер нь бид нар ч гэсэн дээр үеэсээ бас бидний эцэг өвгөд хөгшчүүл ярьдаг шүү дээ тий. Байгаль нэг өөрийгөө амраах гэдгийг гинлээ гэд тий. Тэгэхээр одоо нөгөө орчин үед чи ингээд юм хөгжсөн цагт бас бэлчээрээ унжиж сэлгээх хуваартай ашиглах энэ төр дээр бол одоо малчтын өөрсдийнх нь л тий ур ухаан арга гаргачлалын л одоо асуудал шүү дээ тий. За малчтын интернет нэвтрүүлэгт холбогдсон байна. Зургатынхаа дууг хаагаарай та. Зургатынхаа дууг хаагаарай. Наашаа ярээрээ.
Ядуурын төвчтэй санаа болгож байна. За. Тэгээд хоршооны дараа байна. Хоршооны дарга за. За энэ түрээд хоршоон дээр болж байгаа айгаа олон төрлийн бодлого байдаг. Зөвхөн хоршооны бодлого шинжилгээ яардаг. Энэ маркетинг хүүхдүүд үнэхээр болсон багтаад айгаа олон талтай байгаа. Энэ нь болохоор төрлийн бодлого дээрээс энэ өөрсдөө хариуцлагагүй мал мэдлэгийн түүхийг барьдаг гүнгүй шингээд байж ингээд ихлэхээс асуулаад тийм одоо нөгөө талталтынхаа асуудыг хийж чаддаггүй асуулаад үндэсний үйлдвэрүүд манаас ашиггүй ажиллаж байна. Тэгэхээр энэ хариуцлагатай байх хариуцлагажуулах ажил болох юм гэхээс энэ төрийн бодлогын багийн дарга нар энэ хоршоодтойгоо хоршоогоор амжуулаад тийм бүхэл энэ хөлөөтэй хамтарч ажилладаг юм өөртөө маш их сур байна. Айлд харж манайхаа болчихсон. Тэгээд одоо малчтынхаа 15 төлөвтэй ажилладаг. Малчтынхаа түүхий эдэг ажиллахаар үнцэнд оруулах талаас нь horшны зорилго өөрөөсөө малаа бишгээр хамгаалах, малаа өргөжүүлэх, малчтын орлогоо нэмэгдүүлэх гэсэн ийм зорилготой малчтын сан санаачлан дээр байгуулагдсан ийм хоршоо байна. За энэ төрийн бодлогонууд энэ хоршоог одоо дэмжиж байгаа юм шиг, гүрч юм шиг нэг бол малчин өрхийн холбоо болгоод малчтай ингээд бишгэрийг хамгаалуулад тэр нэг малчин өрхийн нэг давж алгана нэг 10 30 20 айлч юм уу нийлээ түүхийдээ зах зээл нийлүүлээд ингээд үйлдвэрүүд өгөх гэдэг ач юм шиг нэг юм өөрөөсөө учирч мэддэхгүй айгүй олон асуудлуудаас болоод энэ доктортой байсан хоршооны үйл ажиллагаа дэлхийдөө доголдож байна. Нэгт. За хоёрт энэ олон төрлийн бус байгууллагууд төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Эдгээр хоорондоо маш уянгатай холбоогүй. Яг тухайн төсөл хэрэгжүүлэхийн төлөө улаараад байгаа болохоос биш төрийн бодлогод нийцүүлээд ажиллах тал дээр маш сул байна. Энэс болоод малчны одоо нөгөө санаа сэтгэл бодол хандлага өөрчлөгдөх мөрөөрөө жигд явж байгаа үйл ажиллагаа басалдах ийм хэмжээнд бас давхар очиод биш үү. Нэгт хоёр одоо энэ үндэсний үйлдвэрүүд маань өнөөдөр яг үндэсний дархлаа гэдэг зүйлийг бий болгож авч явж байгаа гэж боддог. Үндэсний үйлдвэрлэл байж иж өнөөдөр энэ татвар төрөөс авч байгаа төр татвар төлж байгаа энэ цогц цэцэрлэг энэ үндэсний үйлдвэрийн төлж байгаа татвараар бас энэ олон үйл ажиллагаа хийж байгаа. Тэгвэл үндэсний үйлдвэрүүд ангаараа түүхий идгүүгээрээ одоо өнөөдөр яаж оршин тогтох юм бэ? Тэгэхээр энэ үндэсний үйлдвэрүүдийг малчтын хоршоотой сайн холбож өгдөг энэ ажлыг бас хийгээч. Тэгвэл одоо эмчгийн нэг гарсан манайдар маш том муухай жишээ би хэлдэг байна л да. Юу гэх юм бол энэ үндэсний үйлдвэр маань ноёдлон манай хоршоотой хамтарч ажиллана. За танах одоо бас энэ доктортой ноолоор өсгөхөөр одоо бас ингээд баталгаач ноолоор гаргадığım байх. Ийм болохоор танахтай хамтарч ажиллана гэж ирээд авсан ноолоор авсан. Бид нар одоо бас маш төвтэй зээл авч өглөө ингээд маш хангалттай 10 тонноор авч өгөөд явуулаад өөдөр бачтын бүх регистрийн дугаар, утасны дугаар одоо хоршоонд өгдөг бүх мэдээллүүдийн давхар бичиж авч явангуй та энэ ирэнгүүтээ хоршоогоор биш зөвхөн малчтай харьцаж ирнгээд ингээд зөвхөн малчтыг ингээд үйл ойлголцол хоршоо үйл ойлголцол дээр нь яаж ингэх юм бол нөгөө малчтыг эргэлтээнд оруулчихжээ. Нөгөө чанар нөгөө ялгалт хариуцлага гэдэг зүйлийг үгүй болгочихжээ. Ингээд нэгнийхээ хийсэн ажлыг нөгөөдгөөр нь бас ингээд зохиод байгаа. Ямар үйлдвэр вэ? Үйлдвэрүүд байна. Ямар үйлдвэр вэ тэр нь? Одоо би ингээд энэ олон нийтийн хэлбэртэй үйлдвэрийн нэрийг одоо ингээд зохиод хэлчихээр бас одоо нөгөө бас яадаг юм бол та одоо тэр үйлдвэрийг одоо ингээд цаав бусдын хийлээд өөрөөр үйлдвэр байгаамаа. Тэгээ манай хашаа болохоор яг энэ нөгөө доктортой ноолноор бишгээр ашиглах холбоо бишгээр ашиглах бишгээр судал ногоо алт гэдэг төрлийн бүс байгууллагуудтай бол нэгт. Тэгээд бас дээр нь оршуулгчдын үндэсний холбоотойгоо ингээд маш их холбоотой ажилладаг. Хариуцлагатай нүүдгчийн стандартыг одоо ингээд хэрэгжүүлэхээ бас ингээд нэлээдгүй бас сургаал зөвлөгөөнийг малчтаа өгүүлж тэгээ яаж бид нэг мөшлөх тогтолцоотой одоо гарал үйлсний тодорхой бүтээгдэхүүнийг өгөх вэ гэдэг үүдэн дээр маш их одоо 17 оноос хойш нэлээдгүй бас ажилласан. Энэ малчтны хандлагыг өөрчлөх гэдэг хүний нэг бодол хандлагыг өөрчлөх гэдэг асуудал маш хэцүү зүйл байсан билээ. Ингэж нөгөө үйлдвэрүүд чинь нэг жил их сүрхий орж ирсэн хойсон жил нь энэ малчтын бүх мэдээллийг хоршооноос нь аваад хоршоондоо нийлүүлдэг түүхний
Оронгуудаа хойд одоо энэ 26 онд ирээд ноолроо авчихсан. Ноцсон танахаас авсан хоршоо байна. Гэт мөчд рүү шууд хандаад мөчдтэй ингээд авчих. За энэ дээр хэрвээ хоршоо ямар нэгэн алдаа гаргаад тухайн үйлдвэрт тийм үү ямар нэгэн алдаа гаргасан бол одоо хоршоонд мэдэгдээд хийлээд одоо та нарын ингэсэн учраас танаас гэрээ хийгээгүй гэдэг ийм юм юусаа байгаагүй гомд талдаагүй. Ингээ үндэсний үйлдвэрт бол өөрсдөө энэ төрлийн болохыг зөвшөөрөө дээр нь ингээд юм ёс дуугүй үйлдэл гаргаад ийм хэвчэн байдал байгаад байна. Би өөрөө бас малчин хөө малчид уулын нэг нэгээрээ биш нийтээрээ хамтарч нэгдээд түүхийдээ үн цэнтэй өвчтөг буцаагаад хоршоо нь өөрөө тэр үн цэнтэй өвчтөн түүхийдээс урамшуулаад зөрүү ашигын өвчтөг ийм их тогтолцоог манай хоршоо бий болгож яваамаа. Тэгээд ийм одоо үйл ажиллагааны зүйлүүдээс болоод хүний өнгөрүүлсэн цаг хугацаа үнэтэй зүйл тэр өмнөх тэр нөгөө төрийн мөс байгууллагууд төсвөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажил үйлчлэгээ үн цэнэгүй болох ийм их олон асуудал байна. Би тэр horшооны нэрийг өвчтөд компани нэрийг хэлмээр л байна. Одоо байгаа юу? Үндэсний үйлдвэрлэл юм даа бас нэг төрлийн бас тачсан болов гэж бодож байна л та. За тэгээд ийм асуудлууд их хөрсөн дээр байгаамаа. Тэгээд энэ төрөөс гарч байгаа бодлогууд нь хоршоогоороо дамжаад явах гэдэг юм. Одоо болохоор дундын хоршоо гэдэг. Тэгээд одоо их утга учир нь ойлгохгүй. Нэг бол бас хүний алтан цагийг үрээд энэ ингээд бас цуугаад ах хэрэгтэй ч юм уу ч юм уу даас гэж бодох. Та өвөр хангаа гэсэн үү? Хайрхан дулаан гэсэн үү? Өвөр хангаа хайрхан дулаан гэсэн үү? Батүлзээ. Одоо штэ нөгөө энэ яамдуудын нөгөө энэ сая та сонссон уу юу? Би нөгөө энэ шин сайт чинь бүст ингээд зөвлөгөөнөө зохион байгуулж явж байгаа штэ. Явуулна гэсэн гээд сонссноо та. Энэ 6 бүст ингээд зохион байгуулад байгаа байхгүй юу? Яг энэ одоо яг тань шиг ийм холбоотой одоо хоршоо ингээд ийм том зөвлөгөөнийг бүсийн зөвлөгөөнүүдийг хийх гэж байгаа байхгүй юу? Сая ингээд Зүүн аймгийнх нь болцсон. Тэгэхээр Хангаан бүсийнх нь яг Өвөр Хангаан аймгийн төвдөр болох юм байлээ. Тэгээд би таны энэ дугаарын тэмдэглэлд авчлаа. Тэгээд би энэ бүсийнхэн зөвлөгөөн төхөөд ирэхээр нь би бас танд мэдэгдэе. Тэгэхээр та бас тэр зөвлөгөөн дөр нь очиод бас энэ санал бодлоо бас илэрхийлүүл одоо илүү хүрэх байхаа тий. Тэгэхдээ ер нь бит хоёрын энэ нэвтрүүлгийг үздэг бас одоо салбарын одоо газрын дарга яамдын сайд гишүүд энэ төр бас байд юм бэлээ. Тэгээд эдгээр бас харж байгаа бас зохих газар нь бас уламжлая. Тэгээд би нэвтрүүлгийн дараа тантай холбогдож байгаад бас нэг нарийн чухал асуудлуудыг ярья. За энэ нэвтрүүлгийг үздэг тийм дарга сайт байдаг юм. За энэ ихчд баярлалаа. Байд юм бэлээ. Ер нь нэлээ үздэм бэлээ. Үзсэн чинь тэгээ ярьж жилээ. Тэр нь бас тийм байдэн шүү өнтөргээд тэрийг нэгэн тэгээ хэлүүл энтер гэсэн нь бас байдаг юм бэлээ тий. Тэг яг санал нэг байна уу? Энэ л бас жоохон онцгой юм тий. За дараагийнхаа. За малчтын интернет руу толбогдсон байна. Байна уу? За та дуугаан байна. За. Баян хонгорын баядгаа ярьж байна. За. Өндөр насны танги жанч үгэж байна. За. Тэгээд энэ хөдөөчгүй сайтын яриаг түрүүн чамд хэлээд маачтын ордгыг нэмэгдүүлэх талаар итэр бат сайтын ярьж байгаа асуудал том зүйтэй байна. Хөдөөчгүй малачгүй бүтээгдэхүүний Ундорч мачтай ордгыг нэмэгдүүлэх гэдэг үл жинхэнэ зөв асуудал шүү дээ. Одоо яг ноор тэр зүйлүүдийг ундор ордог мачтай ордог нэмэгдүүлэх. За яг өнчлөө хөт ноор боломж юм тавина. Энэ чам асуудал биш. 180-200 мянга төгч нь бол тэр ноор доорнд болсон шүү дээ.
яг үнэ манай гоё бүсрэнжил тэнгэр хангаа нэлээ аршмуутай сороо суургаштай хурааштай иймэрхүү байна. Тэгээд энэ байгаль орчин тагуурынхнаас үйлдэлний дэд нөгөө үйлдэлний мас техникчтэй демократик хэрүүдэд бараа хорон ороо чадвар зам ирнэ. Их гол байгалаараа бодож зам ирэхгүй гэдэг тийм шинж тэмдэг мэдэгдээд байдаг болчихлоо шүү. За тэгээ яг төрөлхий бодлого олон нийтэд ойлгомжтой явагдаж байна. Юм ойлгодог хондуулдаг. Иймд эдгээр утсаадыг үнээр дэмжиж байна. Яг хөдөө орон нутгаа мэдэх бас хөдөө ажиллаж байсан туршлагатай хүмүүс үздэг. За. Тэгээ ер нь яван дамбууд энэ уурхага одоо байгаагийн ажил бол цааш нь нэмэгдүүлэхгүй байвал зүгээр юм сан. Энэ төрөлхөн банууд явж хатдаг хэрэг очсон уу? Энийг харвал байгальд эргээд нөхөн сэргийх чадвар байхгүй болсон байх тийм би харж байна. Тэгээд иймэрхүү асуудал байна. Тэгээд энэ миний бодож байгаа ганцхан байгаль тагуураа би ер нь их шүтнэр таарсан болгондоо хэлдэг. Тэгээд гадар нутаг хоорашил гэхдээ болохоор сүлжүүлмэл зэтэр бичээрэн дараа ч яриад байгаа юм. Яг цаг тухайн тэр үйлдэлтэй нөгөө ямар нэгэн байдлаар шүү чадах юм бол Монгол орны гадар хөлс чинь ханаас нь гарсан юм гардаг шүү дээ. За. Монгол орны одоо чигтэй байх хадаа арга хэмжээмар байна да. За болсон гэж үзэхүү. За. Би тэр үүлэнд нөлөөлөх асуудлыг бас нэмж тайлбарлаж өгье гэж бодож байгаа юм. Ерөөсөө л одоо дэлгэнгээр бол ташаад эвлэхгүй тийм дэлгэнг одоо яах вэ бид нар? Тэрэн шиг юм шүү дээ. Одоо дээш нь буудаал доошоо усгоож байдаг гэдэг биш. Тэр чинь Монгол орны үүлний мас гэдэг чинь Монгол орны нутаг дэвсгэр өөрөө баруун тийшээ Атлантын далай, зүүн тийшээ Намхан дөлгөөнд далай, урагшаан энтгийн далай, хоошон хойд мөсөн далай. Энэ дөрвөн том далайн дунд аль альнаас нь асар их хол Азийн их газрын төв хэсэгт байж байгаа хаанаас нь чиг ирэх нөхцөл байхгүй юм тогтцтой шүү дээ. Тэгэхээр тэрүүнийг урьж авцартал жишээ нь одоо газрын гадаргаас нэг 5,000-аас 9,000 км-ийн өндөрт байгаа агаарын урсгалаар зөөгдөж манай дээгүүр ирж магадгүй юм шүү дээ. Машинарын тий. Тэ одоо тун ховор ид манай дээр ирж байгаа үйл гэдэг бол. Тэгээ тэрүүнийг одоо хурааж хоримтлуулж бороо цас болгож буулгана гэдэг бол их одоо ховорхон л ажил тоо. Саяын тэр удирдах ажлын зөвлөгөөн дөр нэг 16 аймаг ирсэн байна гэдэгжсэн шүү дээ тий. Ер нь энд ирсэн аймгийн цэцэг дарга нарын ихэнхний ярьж байгаа нь ер нь тэгж яриад л те. Одоо энэ нөгөө бороо оруулах ч ерөөс ингээ ажил болцсон юм байна.
төлөвлөгөөтэй. Заавал одоо ер нь ингээд буудаж мууддаг юм уу эсвэл нөгөө бороож уулгах төхөөрөмж ямар нэгэн байдлаар одоо хийхгүй л бол ерөөсөө зөнгөөрөө орно гэсэн асуудал бол байхгүй байна. Тэгээд ялангуяа одоо Баян онгорын баянлыг бол одоо бүр юм хоолой, говь, юм цөл одоо тийм нутаг шүү дээ. Нийлсэн цөл нөгөө онгорын илсэн төртэй залгадаг болохоор. Харангалыг ихэд л одоо дашин дээрээ гоцож байхгүй бол юугаан буудах юм бэ? Тий. Хамгийн гол нь тийм ээ. Үүл байхгүй бол тэрийг буудах боломж байна. Буудах болно. Одоо байн байхгүй бол юугаан буудах уу тийм ээ? Тий. Тийм учраас үүл орж ирэх нөхцөл нь бүрдэж байж л энэ ажлыг хийдгин шүү. Төрөөс биш одоо бууны сум хямдхан байгаад гятууд зүгээр өгöd ч гэсэн буудах тарга нь байхгүй юугаан буудах юм. Хамгийн гол нь агаар мандлан орчил урсгалын өөрийнх нь нөхцөл байдлаас болж л энэ үнийг одоо хор нэмэгдүүлэх нь чадах нь үгүй юу гэдэг асуудал байдаг байхгүй юу? За, малчтын интернет нэвтрүүлэгт холбогдсон байна. 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 За. байна. Сайн байна. Ханаас нь ярьж байна? Зургтайгаа дууг хаагаад наашаа яваарай та. Би маргаан салбар батлах гэж юм байна. За. За, ямар асуудлаар? Эдгээр тухайд мал махны үн сайхан байна. Өдөөний бизнес бол одоо мах үнэтэй болохоор ер нь бас ихтэй ганц нэг ордог угаас үүсвэртэй юм. Танайх одоо ямар мал борлуулж байна? Өөрөөр манай таардаг гэж таардаг. Тэгээд яг малчтынхаа хотноос бол боломжийн үнээрээс авчиж гин үү те? Надад яг боломжийн үнээр таарахгүй чэйжээр дамжуулж тааруулж байна. Тэгтээ өмнөх жилүүтэй одоо бас яг боломжийн байна яг нэг 18-20 багтаад хэл маха. Тэгээд ерөнхийдөө одоо энэ жилээр ингээ газар гарахгүй бол ер нь тэр махыг нь авчин гаргаж энэ хүн хайшийн ингэж бариулмаар байна. Өдөөний бизнес ганц доорлого энэ байна ерөөсөө одоо. Тэгээд газар гарахгүй тутагладны одоо өдөөний гэж ерөнхийдөө банкны зээл ихтэй байдаг. Тэгээд одоо жоо мадаа намайг харгалаад ирэхээр ерөнхийдөө бас нэг тавын няталж бас нэг банк юуны хамт төлөв дарж бас няталж аваад бас тийм газар гарахгүй байна. Одоо гарахгүй бас хэцүү л үү. Газар гарахгүй чинь. Тэгээд ерөнхийдөө Арангаа. Сарлаг гэхэр батсан гэл. За яг биднээс малчтын хотноос бол тийм үнэтэй авахгүйгаа гэсэн бас боломжийн үнээрээс авч л байгаа юм байна. Сарлагын махыг бол 18-аас 20 гэдэг чинь ер нь баг боломжийн үнээр авчиж байгаа юм болоо да гэж би бол бодчих. Тийм байж тээ. Тийм байна. За малчтын интернет нэвтрүүлэгт холбогдсон байна. Байна уу? За зургтынхаа дууг хаагаа яриарэ та. Байна. Зургтынхаа дууг хаагаад наашаа яриарэ. Утсаараа яриарэ. Сайн байна. Байна. Наашаага яриад яв таныг сонсоод байна. Зургтаа хаачих. Сонсож байна таныг яриад яваарай. За. Зургтаа хаачиж байгаа санал нь тавиарай. За. Малчин ган үйдэхгүй байна. За. Энэ ханхаа одоо чичгчээр архаа үтэд нөтлөв. Тэгээ одоо ингээс энэ мод одоо үлсэлж тожтой
Одоо энэ ногоохгүй шгүнэ. Энэ цаашдаа зөвхөн чи яам санал тавьчихгүй чи. Яах санал уу? Энэ ахаа шивчэн одоо устгах юм яа тийм ахаа одоо чичтэй ахаа одоо эндээс чихгүй. Одоо мод үлгэж чинь мод улаанараас энэ ахаа. Одоо Үли явах гэсэн юу гэсэн бэ? Хорхоо шавьж. Энэ одоо энэ чигээр хүмүүс оччих. Хорхоо шавьчнаас болоод одоо мод нь өвчөж байгаа юм уу? Тийм энэ одоо юу хармаа одоо яадан тийм зүйл манай өндрөөс өрөнд өгсөн доктор таас өгч штэ. За. Энэ өсөд ямар ажил хийж ийм рутин ийм байсан энэ жил одоо мод үлгэж чинь энэ. Тэгээд нэг хэсгийн цаан үеийн аястай гэх юм. Энийг өсөд усгаа хамгаалж гадар гээд энэ рүү дарах юм чи хатахгүй. Энийг өснөрөө чи яам тиймээ бас хэрэгжүүлж. Одоо нэг маамтраа хүрээтэй тэгээ авто цаанаа китнэт тачаад бид хатар өөрөөр түүж идэв. Ингээд рандомгүй. За. Тэр босгоо дэгдэж байна. Одоо энэ манай босгоо юм ястаа там салгаатай юм гэж. Одоо би чам гэдэг. Сум орон нутгийнхаа хэмжээнд хорхоо шавьчтайгаа тэмцэх ажил арга хэмжээ явуулахгүй байна уу? Түштэй энэ одоо өсөд усгаамастайгаа тэгээд чи хорой зөөстэй цаанч одоо байгууллагаа тэгсэн олгоор яг ажил юм. Тэгээд одоо хэрэг байлтай баа өмнө төлөв юм гэж хэлээд чи гин хүн бэрцэл боцаар битэн юу авах юу хийхгүй шүү дээ. За ойлголоо. Тэгээд таастаа их санаа энэ хийдэг байх гэж байна. За ойлголоо. Чоны хорой бол тавьчихсан шүү дээ. Сарын чоныг бол тавьчихсан. За чоны хороог бол тавьчихсан биш үү? Нөгөө агнахад бол асуудалгүй болсон гэсэн үг байна шүү дээ, тий. Агнахад бол асуудалгүй юм биш үү? За би бас сая яг энэ чоныг нөгөө байгаль орчны сайттай уулзахдаа ер нь бол нөгөө энэ ирвэс чонны асуудлуудыг ярья гэсэн шүү дээ. Тэгээд энэ нөгөө гол нь эднийх тусгай малтай газар нутаг учраас юу хийж болох юм бэ тий. Юу энэ чинь ханх хөө байна уу? Тэгж усын өндөр ханхгийн орчим юм байна. Тэгээд энэ нөгөө хорхоо шавьж нэгсчихээрээ газар учраас харин чинь болдгүй юм байна. Болохгүй байж мэднэ тий. Уг нь газар нь байд юм биш үү? Газар нь хамгаалтын газар нь байх ёстой. Цагиргаа нь аль суман дээр юм байдаг юм байна. За, мөлчтийн дээр нэвтрүүлэг тоодсон байна. Байна уу? Шин 3 сумын алин дээр нь ч байна. Өндөр хамгаалт. Аль аймгийн аль сумаас хүрч байна тийм байна. За хамбан. Сайхан урж байна та. Дорн аймгийн явуулсан сумаас өгч байна. За. Явуулсан сумаас өг. За, ганцхан байна амарчгүй юу. За. Алдар нэр хэн бэлээ хөө? Мабли юм үстэй явсан гоё үгүй багны юм да аяхтаа суулж байна. За. Тэгээд түүнийг мабли ховгаа гэдэг аймгийн газар аваад хийх байлаа. Ухраа ахлаад явчих байна. Биаруу фурус бачны хаад хүлгийн гоогод ахлаад явчих байна. Тэгээд мабли ховгаатаа энэ ахтуудын Ялын бодлого чинь чангарсан шүү дээ. Саяхан 2020 онд лөө 19 онд лөө ялын бодлого бол одоо нөгөө мал алгуулах ялын бодлого чих бага байсан шүү дээ. Нэг 2-3 жил ч байлоо. Энд чинь бүр маш өндөр болоод болцсон шүү дээ. Тэгээд одоо хуулийнхан бол тэргээл хийн шүү дээ. Ер нь бол. За тэгээд мэдээч нөгөө бууруулах чиглэл дээр энэ ялын бодлогыг бас манай одоо малчин талах 109 төвчин энэ мал улгаалах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн бүр дэд зөвлөлт байдаг байхгүй юу? Гишүүн байдаг. Тэгээд эдний энэ тайлан цагдаагийн ерхий газрын эдний тайлан сонсож явахд бол эн чинь бүр энэ ялын бодлогыг чангаруулад жилийн дараа үр дүнгийг харахад бол малын улгаа чинь бүр 50%-аар буурс үзүүлэлт гарч исэн байхгүй юу? Бодлого нэгсчихээр. Тэгэхээр би нөгөө талдаа танд юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр мэдээж энэ хууль цагтаа шүүхийн чинь бол яг энэ хуулийнхаа хүрээнд л ажиллана. За тэгээд төр засаг хууль эндээс авж байгаа арга хэмжээ бол мэдээж ялын бодлогоо л чангаруулна. Тэгэхээр малаа хулгай далдахгүй алдахгүй юу гэдэг чи одоо малчин та нарын өөрсдийн сонор сэрэмжийн асуудал гэхгүй юу? Яагаад гэвэл мал чи одоо малчин таны хувийн өмч шүү дээ.
Тэгэхээр таны л одоо хараа хяналт хандлага болгоомжил одоо чухал асуудал шүү дээ тий. Тэрнээс л одоо таны би ингэж бодоод байгаа юм. Макчин бид мэдээж малхайр хараа хяналтыг чангатгаж байна. Мэдээж хашир өнгөд ашигсан үнийг хэлээд одоо ховоо үнэгээ алдчих гомсон гэж ирээс араас нь явж байна л да. Баянгаа түлэр гэрийн орчинд байгаа юм. За түрийг монтоо дээр тэр хойд ямдаг чангатдаг гэж чинь. Гэтэл дундаа энэ хойд хэрэгсүүл юм чинь гатын надад өөрөө хэлгүүдийн энэ одоо би чинь 500 нөтлийн 12 сар давтсан одоо цагтаагүй цомын цагтаа ажилтгүй цагтаа солигдоод явчихдаг. Ингээд өөрөө хэлбэл дээр доороо мачин болон өнгө тогтоодын хурл хоёрын дунд энэ хуулийг хэрэгжүүлдэг засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна. Энэ дээр би бол гомдолтой байгаа юм баггүй. Тэгэхээр багтаагийн байгууллага муу ажиллаж байна гэж хэлэх гэдэг. Ингээд манай өвгийг одоо морины хангамжаанаас олхон газар гэрээ аяан ажиллаад толгойн гидсийн дөрвөн ширийн хээлийн арга тавьчил бусдын ажил ажиллаж байгаа байхгүй. Одоо надад зураг бүх юм байна. Тэгээд цагтаад сувмхан цагтаад удаад өгдөг тэгээ шалганаа гэдэг байна. Тэгээд дундуураа энэ үеийн хэрэгжилт бол асар хангалттай. Сумын цагдааг л хариуцлах асуудал. Улаад мал алдаагүй нэрний хэдлэн авдаагүй алга байна уу юм. Тэгээд энэ дэ мачч намгийн нэг клиник мараас нөгөө өөрийнөө яваад түүнийг тоодгүй нэг тийм зайл хүмүүс яг түүнтэй надад дөрвөлээд ирсэн. Та бүхэн одоо дорндынхоо чой болсон чи одоо түүх штэ. Чой болсон чи одоо түүх штэ дорндын. Тэгэхээр та одоо цагдаа муу ажил түүх биш ээ. Чой нөгөө орлогын том штэ. Тэгэхээр одоо та нөгөө бараг 102 руу нутцтаад юм уу? Эсвэл энэ аймгийн цагдаагийн газар руу танай энэ хэсгийн төлөөлөгч энэ одоо манай суманд ажиллаж байгаа хүмүүс чинь ажлаа хийхгүй байна л гэж одоо хэлэх хэрэгтэй байх та. Тэ тэрнээс л одоо Монгол улсад бол малаач орон малын улсааг бол одоо хүний улсаатай адилхан гэж үзмээр санагдаад байна. Их юу чангарсан хангалттай чангарсан шүү дээ. Ер нь бол үлдээ хулгай давтаахаар ялангуяа энэ залуу магчдад бол одоо энэ хулгайнаас хамаарал мал сонирхол бол одоо манай энэ бол буурч шүү дээ. Таны цагдаа л их муу ажиллаж байна л да тийм. Би яваад байгаа юм биш. За энэ юм байна. За тэгэхээр цагдаагийн газартаа л та бүхэн одоо сайлах байна. Сумын муу ажиллаж байгаа бол дорндынхоо цагдаагийн аймгийн цагдаагийн газартаа уламжлалж хэлэх нь бас зүг баха. За нэвтрүүлэг өндөрлөж байгаа юм байна. Цаг болцсон уу? Тийм ээ, цаг нь болсон юм байна. За ингээд манай амлчдын энэ нэвтрүүлэгт холбогдож өөрсдийнхөө санал бодлыг дэглэрэнгүй сайхан хуваалцсан үзэгчдтэй талархал илэрхийлье. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчдээ.